Урсгалдаа ороод шилбэгөө бичигнэ. Шилбэгөө. Үгийн адагт ингээд номон дээр дуусна. За энэ Хэгийн хөөхүүгийн одоо гидс орохдоо нэгийг ингээд задлаад нээж өгөөд ингээд хийсэн байхад нөгөөх нь нөгөө богино шилвтэй юм шиг ингэж ихлүүлсэн байгаа. Хоёр янзаар ихлүүлсэн байгааг хараараа. Янз янзаар бичдэг. За жишээ. Хэн хэл гэж бичнэ. Хэн гэдэг эхэлж та. Энэ бол хэн. Хэн. Хүн гэж бичээ. Хүү муу энэ хүмүүн. Энэ хэн. Хүү муу энэ хүмүүн. Хүмүүн. Хэл. За хэл хоёр. Нэг нь болохоор хэл, нөгөөх нь болохоор хил. Хил хязгаарын хэл. За энэ монгол хэл гэдгийн хэл. Хэлээ. Нөгөөх нь хэлий. Хэлээ. Хоёр үе байна. Хэлээ гэдэг хоёр үе байхад нөгөөх нь хэлий гэдэг хоёр үг байна. Хэлий. Энд дээр хэлий гэдэг хоёр үе байна. Хэл хязгаарын хэл. Мөн ааш зангийн хэл ааш гэж бичдэг байна. Хэл зан гэж юм хоршоо үг байдаг байна. Магтаалын үг. За тэгвэл хийл гэдгийг яаж бичих вэ? Хийл. Хийл хөгжмийн хийлийг богиноор бичээд уртаар дууддаг. Хийл. За хийл гэж бичнэ. За хил гэж биччихэд уртаар хийл гэж дуудана энийг. Энэ бас онцгой үг байгаа. Хил. За үнэлэх гэж бичээ. Үнэлэх. Үгийн адагт орсон хэ үсэг байна. Ү тусдаа нэ лэ хүү. За энэ хүү бол үйл үг болгодог хэ үсэг. Үйл үгийн хэ. Үйлт нэрээ ирээдүйн цагийн хэ. Үнэлэх, өгөх, авах, хийх гэдгийн хэ үсэг. Хэ үсгийг ямагт ард нь о у буюу о үртэй бичнэ. Хо хуу хөө хүү гэж бичнэ. За үнэлэх. Хэлэх гэж бичээ. Хэлэх гэж бичвэл хоёр им үгийн хэ орсон байна. Хэ лэ хүү. Хэ лэ хүү. Энд нь хэ үсэг байгаа. Лэ хүү. Хэ лэ хүү. Үнэлэх, хэлэх. Хийх гэдэг үйл үг байна. Хийх. Хийх үү гэж бичнэ. Хий хүү. Хоёр үе байна. Хий хүү. Хийх. Хэлэх, хийх. Хийв гэж бичвэл яаж бичих вэ? За эхлээд хив гэдгийг харуулъя. Хив гэвэл хэ бэ. Хив.
Хэ. Тэгээ үгийн адагт орсон Б. Ардаа их шиггүй амгүй Б. Энэ бол хэ Б хэб. Хэ Б хэб. В-ский Б-гэр бичээд В-гэр дуудана. За нөгөөх нь хийв гэж байгаа тийм ээ. Хийв. Хийв гэдгийг хийбэ гэж өчнө. Хийбэ. Хийбэ. Ардаа нөгөө таслахтай яваач. Ардаа таслахтай. За тэгээд have give хоёр адилхан. Тэгээв инgive гэдгийн give адилхан. Give. Have эсвэл give гэнэт гэдгийн give тийм ээ. Give гэнэт гэдгийн. Энэ болохоор үйл үгийн have гэдэг үйл үг. Хэ алганы хэ. Хэг үгийн эхэнд орсон хэ, үгийн адагт орсон э. За хөл хамгийн сүүлийн үг хөл. Үгийн эхэнд орсон хэ, номоо задлаад өө ил хөл. Энэ болохоор хэ э шууд нэг үе байна. Энэ нь болохоор хөө ил хоёр үе байна. Хөө ил хөл. Бичсэн үү бүгдээрээ? Бичсэн. За. За сайн байна. Бичсэн. Га үсэг орно. Га эр үгийн га, го тэр ордог байгаа. Гагийн англи хэлбэр нь за эр үгийн гэ зардаг. Ер нь хя үсэгтэй адилхан. Юугаар ялгаатай гэвэл урдаа ийм хоёр тусалтайгаараа ялгаатай. За үгийн дунд хоёр тусалтай. Үгийн адагт Цэггүй юм бэ. цэггүй. За га. Үгшгээр амьлуулаад зартаг яваад ном нэг шүд тэгээд А-гийн нэг шүд нэмэгдээд га болно. Үгийн дунд га нэг шүд нэмэгдлээ. Үгийн адагт га орхиц. За үүнийг агшлаг гэж байгаа. За гоогүй тусдаа гэдэсгэн номонд орохгүй тусдаа бичигдэнэ. Гоо. Гоо. Үгийн адагт орсон оо байна. За жишээ явъя. Гал. 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 Га ил гал. Га ил гал. Ган. Ган төмрийн ган. Ихэнхлэгтэй бичигдэнэ үгийн адагт. Га ин тэгээд ихэнхлийн гээ нөгөө шүдэг бодвол арай яламгүй урт. Тэгээд ихшлэг. За га ингээ. Га ихэнхлийн гээ байна. Ган төмрийн ган. За говь. Зүйлний тэмдэг ямагт ийгэр бичигдэнэ. Га. За гоо
би го би говь. За хамаг Монгол гэдгийн хамаг гэж бичээ. Муг гэж бичнэ. Тэгээ үгийн хадагт орсон г үсэг байна. Му гэ му гэ хамаг. Хамаг Монгол гэдгийн хамаг. За тэгвэл доор нь монголоо биччихье. Мо ин ихэнхлийн г эр үгийн г о л. За үгээр нь таслая. Мо ин го л. Мо ин тэгээд го л байна. Монгол би Монгол гэж уншин тийм ээ. Монгол хүмүүн би Монгол хүн. Би Монгол хүн. За дахиад нэг жишээ чи манай хэл хязгаараа манахын манага гэж чинь манага гэ тусдаа тийм ээ. Тусдаа орхицаа манага манах. За тэгээ өнөөдрийн үдсэн үг бүрийг нэг мөр бичнэ. Энэ г х хоёр адилхан учраас энэ дээр давтах шаардлагагүй болов. За баттгал ингээд яваад дуслаа. Өгнүүдэд бичсэн үү? Би дэлгэцээ солилоо. Бичээ. За сайн байна. За би боб бөө гэглэгчээ сая үзлээ. За одоо энэ би бүгдийг кириллээр бичсэн байгаа. Энийг түрүүн самбар дээр бичиж өгсөн тийм ээ. Энийг яг нэг мөр хуулж бичээрэй монгол бичгээрээ. Тэгээд тогтоогоороо энэ дээр юу анхааруулж тавьсан бэ гэхээр энэ в үсгийг үгийн хадагт орсон в ер нь үгийн эхэнд ч орсон бай. В үсгийг б-гэр бичдэг. Аав гэдгийг абуу, өвөө гэдгийг эбүүгээ би за бов бөмбөг хоёрыг бичээгүй юм байна. Энийг өөртөө олоо биччихээрэй. Яг сонирхолтой бичигдэн. Боо гэж бичигдэн. Бөмбөг гэж бичигдэн. Тийм. За тэгээ асуултын тэмдэг в тэрийг яадаг вэ гэж асуухыг буй гэж асууж бичдэг байгаа. Энэ гурван үгийг та нар өөрсдөө олоо биччихээрэй. За хаа үсгийн үгийн эхэнд орсон амьгүй хэлбэр зартиг ном шүд нуруу үгийн дундаа хоёр шүд нуруу. За үгийн хадагт энэ дэвсгэрэлтгүй үсгийг ингээд хоосоо орхидог. Дэвсгэрэлтгүй гэдэг нь ардаа их шиггүй одоо өөрөөрөө одоо нөгөө үг битүүлж үе битүүлж дуусч чаддаггүй гээгүүлэгчийг дэвсгэрэлтгүй гээгүүлэгч гэдэг. Энэ бол хаа дэвсгэрэлтгүй. За жишээ үгнүүд түрүүн бичсэн. Тэр хан гэд шувууны өд
сүдийг хан гэж бичдэг гэх мэтчлэн. За тэгээд энэ дээрээс нэг үгийг онцлоход мах гэдэг үгийг миха гэж бичдэг. Мах гэдгийг миха гэж ингэж бичдэг. За энийг биччихээрэй. За тэгээд хэ үсэг дээр бид нэр хэ ха хэ хоёр одоо эр эм үгэнд орсон хэ гээгүүлэгч маань дэвсгэрэлтгүй гээгүүлэгч байна. За үгийн ихэнд дунд даадагт орсон хувилбарууд нь. За тэгээд жишээ үгнүүдийг бүгдийг кириллээр бичсэн. Энэ дээр ганцхан анхаарах юм нь энэ хийв хөх гэдэг хоёр үгийг бичсэн байна. Хи бэ хөхэ гэж бичсэн байна. За урагшлав. За га үсэг дээр га үсэг бол дэвсгэрэлдэг үсэг. За дэвсгэр үсгийн түлхүүр үг нь багарсаад би тэрийг дараа та нарт бичиж өгнө. Тийм учраас г үсэг маань үг үе битүүлж дуусаж чаддаг. Тэгээд үүнийг агшлаг гэж нэрлэж байгаа. За энэ ган гол за гох гэдэг үгийг бичээгүй, гол гэдэг үгийг бичээгүй байна. Энэ хоёр үгийг та нар хайж бичээрэй. За эгшлэг. За г үсгийн энэ урагшаага явсан цацлагыг болохоор бид нэр богино шилэвтэй эгшлэг гэж байгаа. Энэ нуруунаас үүдэлтэй буюу а үсгийг болохоор цацлаг гэж байгаа, тийм ээ. За тэгээд үгийн адагт орсон г үсэг болон энэ дармал бичмэл хэлбэрийн ялгаа нөгөө богинохон шилэв байна гэдгийг би яаж харуулж байна гэхээр энэ дармал дээр яаж харагдаж байгааг энэ л олоод харчвал та нарын г үсгийн одоо эгшлэгийн энэ г-г олон харчин. Жишээлбэл энэ дээр үгийн адагт орсон энэ г одоо энэ ин гэдэг ихэнхлэгтэй г байна. Н г ихэнхлэгийн г. Тэгтэл энэ ихэнхлэгийн г нь г-гийн тэр урагшаа гарсан шүд нь үсгийн шүднээс үл ялэг урт байгааз. Тийм. Тэгэхээр яг адилхан урттай бичдэггүй. За дармал дээр бүр тодорхой харагдаж байна. ин гэдгийн энэ г-гийн энэ г нь урагшаагаа ингэж шилэг болж харагдаж байна. Тийм ээ. Тэгэхээр энэ ялгааг л та нар олоод харчаарай гэж би ингэж дармал бичмэл хоёрыг хамттан харуулж байгаа. Гэгэ гэдэг үг байна. Г үгийн эхэнд орсон г, дунд орсон дунд орсон г, адагт орсон гэгэ. Гэгэ гэдгийн үгийн адагт орсон үсгийг энэ уртлын энэ жижигхэн шүд энэ үгийн адагт орсон г үсгийн уртлын энэ шилб хоёр өөр гэдгийг л ялгаж харуулах гэж зэрэгцүүлэн тавьсан. Анзаараараа нуруу нь яаж бичигдэж байна гэдгийг энэ бичмэл дээрээс нь бас анзаараа харчаараа. Энэ г үсгийн нуруу дугуурсан бол үсгийн цацлаг дугуураагүй нуруу яваад доошогоо цацагдсан байгааз. Тийм үл ялэг ялгаатай. За бид нар ин гэж одоо энэ жишээ байна. Гэгэ гэдэг энэ жишээ байна. Гив гэж бичсэн. Гэл гэж бичээгүй. Гэл гэдгийг өөрөөсөө олоо учраа. Гих гэдгийг бичээгүй байна. Гинэн гэдгийг бичээгүй байна. За энэ бичээгүй үгнүүдийг та нар хэрэгс сурал хийгээд олоод бичээрэй. За тэгээд би бал аав гэдэг богинохон өгүүлбэр байна. Энэ дээр энэ и үсгийг яаж бичсэн байгааг хараараа. Би гэдгийн и яг нуруугаа дагсан ном байгааз. Тэгээд нөгөө охор сүүл буюу одоо сүүлээр номын одоо хагас дугуй гарсан байна. За тэгээ бал бу ба. Энэ болохоор үгийн адагт орсон үгийн дунд орсон бу бу үгийн адагт орсон ба ба. Ха хана хибэ ах хан хив гал го би говь гэбэ гэв ах говь гэв.
За энэ говийн и, бигийн и хоёр адилвтар байна. За энэ слайдууд та нарт очно. Тэгэхээр тэндээсээ давхар үзээрэй. За тэгээд өнөөдрийн хичээлдээ бид нэр энэ хүртэл үзлээ. Кирилл үсэг дээрээс харах юм бол А, И, О, О, Ө гэдэг эгшүүд төрөшин 7 хоногт үзсэн. Тэгээд N, L, M буюу титэмт гээгүүлэгчүүдээ өмнөх 7 хоногт үзсэн. За одоо энэ 7 хоногт ингээд Х, Г, Б мөн ихэнхлэгийн ингээг бас давхар одоо давтлаа. Энэ дээр би яагаад ийм шар өнгөөр энийг тодруулсан бэ гэхээр энэ үдсэн эгш гээгүүлэгчүүдэд тодруулсан одоо үзээгүүнүүд нь ингээд доор одоо тодруулаагүй орхисон. За тэгээ латин гайлаг нь мөн бичмэл хэлбэр нь дармал хэлбэр нь ямар байх вэ гэдгийг ингэж өнгөөр ялгаж харуулсан байгаа. Энэ үгийн адагт нөгөө дэвсгэрэлтгүй үсгүүдийг ингээд хоосон орхисон байдаг. Тийм. Үгийн адагт дэвсгэрэлтгүй. Жишээлбэл энэ гээ болохоор үгийн эхэнд ордгүй бахна. Тэгэхээр хоосон орхигдсон байна. Үгийн адагт энэ Х үсэг ордгүй. Тийм учраас ингээд хоосон орхисон байна. За энэ цагаан толгоон энэ тайлбар бичиг чамаа өгшийн бичиж өгсөн тайлбар бичиг бол маш тодорхой байдаг. Дэвсгэр үсэг гэж юу хэлдэг вэ гэд хамгийн ихний хичээл дээр дурдахдаа энэ дунд адагт ардаа эгшиггүй үе битүүлж ордог гээгүүлэгч үсгийг дэвсгэр үсэг гинэ гэд хэлжсэн. Гэхдээ бид нар намлан буюу зөөлөн дэвсгэрийг л үзсэн байгаа. За тэгвэл хоошид бид нар энэ бусад гээгүүлэгчээ үзэхээр хатуу дэвсгэрээ үзнэ. Хатуу дэвсгэр маань багарсад гэдэг ийм түлхүү рүүгээр огтоогддог. Ба, га, эр үгийн га, эм үгийн га. Тэгээд ра, са, да. Тэгээд үүнийгээ багарсад гэж ингээд нийлүүлээд уншичдаг. Үүнийгээ хатуу дэвсгэр үсгүүд гэж байгаа юм. Цагаан толгоон үгийн адагт ордог хэлбэр нь дандаа хоосон байгаа. Эдрийгээ нөгөө дэвсгэрэлтгүй үсгүүд гэж байгаа юм. Үгийн адагт орсон зөөлөн дэвсгэр үсгүүд нь на, ма, ла, ин. Тэгээд дээрэс нь гадаад үгэнд ордог ви, я гээгүүлэгч. Эднэр болохоор дэвсгэр үсэг байдаг. Гэхдээ бид нар намлан гэдэг түлхүүрүүгээр дэвсгэр үсгээ зөөлөн дэвсгэрээ тогтоодог. Эндээс асуух юм байна уу? Байхгүй. За тэгээд дармал тгийг би давхар оруулсан байгаа. Дармал тэг нь бичмэлээсээ ялгаатай. Зарим анх үзэж байгаа хүнд бол уншихад маш бэрх байдаг. Юу нь ойлгогддоггүй. Тэгвэл энэ дээр титэм шүд, титэм шилб, титэм гэдэс шилб, гэдэстэй ном шүд, титэм сүүл. Энэ сүүлийг яаж бичсэн байгаа хараараа. Титэм шилб орхиц. Тэгээд үгийн адагт орсон титэм гэдэстэй ном. Эдрийг дармал тэгэнд яаж бичдэг гэдгийг тусгаалan харуулсан. За бичмэл хаага нэг оруулсан байгаа бас. За тэгээд өмнөх хичээлийн дүрм маань өнгөрсөн цагийн ла ле ло лу гэдэг нөхцөлийг зөвхөн үгийн адагт орсон ил орхиц аагаар бичнэ гэж оруулсан байгаа. Унлаа, оллоо, ирлээ, явлаа гэдэгт ордог. Лаалыгийн нөхцөлийг зөвхөн Л А гэж ингэж бичдэг. За энийг зүгээр санаа тогтоогоо явуучаарай. Тэгээд өмнөх дүрмээр бас их шиг жирэглэхгүй нөхцөл гэж үзсэн. Бид нар болохоор их шиг зохицох ёсноор их шиг гээгүүлэгч их шиг гэж заавал орно гэсэн ч гэсэн зарим үед жишээлбэл нэр үгийг үйлэг болгоход дунд нь их шиг жирэглэхгүйгээр шууд бичдэг. Тэгээд малал, эмнэн, ном, номол гэж ийм жишээ өгнөд бичсэн байгаа. За хамгийн сүүлд нь өнөөдрийн яг үзэх ёстой бас нэг шинэ хичээл маань тийн алгалын нөхцөл байгаа. Дарьяалахын тийн алгал нь хэний юуны гэсэн асуултанд хариулагддаг. Манайхаар бол нөгөө эмөгийн 61-ийн итэй эсвэл хэний юуны
гэдэг ийм одоогийн үсгийн дүрмээр бичигдсэн хэлбэр нь монгол бичигт яаж орох вэ гэвэл ийм 3 хэлбэрээр ордог. Ийн гэдэг нь одоо яа гээгүүлэгч учраас энэ гийгүүлэгч гэж энийг үздэг. Тийм учраас эгшгээр төгссөн үгэнд ийн гэдгийг холбодог. Уун гэдэг нь болохоор энэ одоо үгийн хэлний угийн энэ үсгээс бусад бүх гийгүүлэгчээр орсон үгэнд залгадаг. Номон тий бусад бүх ямар ч гийгүүлэгчний араас залгана. За тэгээд сүүл энэ буюу инээр онны гэдэг ч юм уу, оны гэдэг ч юм уу тий. Тэр энэ үсгээс хойш уу гэдэг энэ нөхцөлийг залгана. Монгол хэлэнд бүх тийн алгалын нөхцлүүдийг өмнөх үгээс нь салгаж бичдэг. Тийм учраас за нэгдүгээр тийн алгалын нөхцөл маань харьяалахын тийн алгалын нөхцөл байгаа. Энүүгээр жишээ үгээ үдсэн үгнүүдэд өгүүлбэр болгож бичгээд энэ маш хэрэгтэй. Тэгээ та нар энийг холбож хэрэглээрэй. За гэрийн даалгаварт одоо эдгээр холбоо үгүүдийг галиглан гэрэл үгээр буулгаж бичээрэй. Тэгээ бас хуулж бичээрэй. Энэ хуулан бичлэгийн дасгал байгаа. Энэ дармлаас өөртөө хуулж бичих, энийг хэрвээ ойлгохгүй байвал би хажууд нь кирилл дээр галиглаж буулгасан байгаа. Яаж унших уу гэдгийг. Тэгээд энийг хуулж бичээрэй. Хуулаад бичмэл өөрсдийнхоороо хуулаад бичээрэй. Тэгээд эндээс ойлгохгүй энэ тэг нь юу гэсэн үг юм гэдэг юм гарах юм бол энийг хажууд нь бичснийг уншаад бас давхар харна үстэй. Сутгалан гэдэг үг бол бас ойлгоход хэцүү үг. Юу ч гэсэн хуулаа биччих дараа нь энэ үсэг рүүгээ ороод явахаар тайлбарлаад ирнэ. За тэгээ өшөөгийн гэрийн даалгаварт жишээ үгнүүдэд жагсааж нэг үгийг нэг мөр бичээрэй. Тэгээд бас харьяалахын тийн ялгалаар холбоод өгүүлбэр бүтээгээрэй өөрсдөө үсэг үгнүүдээрээ. За тэгээд өнөөдрийн хичээл ердөө ийм байлаа. Цацрал гараа явцсан байсан байна. Анзаарсангүй. Баярлалаа. Баярлалаа. Өндөржин да манай хичээл хадад хайлаа давдаг юм болоо да. Давна 7 хоногийн зай байгаа. Тэгээ би бас та нарыг өөдчих вэ гэж бодоод даалгавраа материалаа илүү нэмж төлхөө оруулж байгаа. Зүгээр бид нар хожиж байсан дээр яа. Ер нь тэгээд хөрх юм таваас. Тийм яг 7 хоногийн явцад бүгдээрээ зүгээр асах хорих юм байвал холбогдоод бичээд байгаараа. Тийм би бас их завгүй байдаг учраас тэр болгон юм бичээд ингээд араас чинь хөөцөлдөд байхгүй. Гэхдээ чимээ анаа сонсоод та нарын юм бичээд хардаг. Бид нар бас яг хөрх амтан бас зүтгээд тэгээ бие даахыг бодно бас бие даагаад ухаа бодож яа тийм бодоо. Тэгээд За өнөөдрийн хичээл ингээд бүрэн дүүрэн маш их материалтай бас зочинтой тэг үзэг харах юм ихтэйгээр явагдаж дууслаа. Тэгээ та бүхэн бас залхаагүй байх гэж найдаж байна. Баярлалаа гшаа. Тонгож юмаа бицээр байгаад юу цаг явсгыг мартчихлаа таа. Хичээл цараа. За баярлалаа баяртай. Өнөөдөр би нэг арга хэмжээтэй байгаа юм. Та нартай бас Монгол үндэсний баярын өдрийн мэнд хүргэе. Яагаад гэвэл 4-7 хоногийн бүтэн сайнаас эхлээд энэ Монгол үндэсний бичиг баярын өдөр явагдаж байгаа. Тэгээ хүн болгон Facebook дээр монголоор сайхан хуулан бичлэг бичээд ингээд тавиад байх юм бол үндэснийхээ бичиг үсгийг бас бусдад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх энэ үүсээ одоо улам өргөжүүлэх юм аюун болох юм. Тэгээд энд хувь нэмрээ оруулаараа ямар нэгэн тэр зүрх зүгээ ч юм уу сайхан хуулж бичээд тавиад байгаараа. Тэгээ өөр нэг юм би өнөөдөр энэ BR-ийнхаа монголчуудын дунд түрүүчийн хичээл заасан монгол бичгийнхаа оюутнуудтай нийлээд сурагч нартайгаа нийлээд нэгэн үйл ажиллагаа зохиогоод түүнийхээ видео бичлэгийг найруулж тавина. Тэгээ тэр мөрийг та нар миний YouTube channel дээрээс үзээд share, like хийгээрэй, subscribe хийгээрэй. За баярлалаа. За баяртай. Сайхан амраарай. За баяртай. За баяртай.